Системийн инженерчлэлийн институт төрийн бас байгууллага дотоод иргэн их сургуулийн удирдлагын академитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. За энэ хүрээнд системийн инженерчлэлийн танхимыг тохижуулан удирдлагын академийн хамт олонд хүлээлгээ өгсөн юм. Гүнд инвестмент холдинг компани 2016 онд байгуулагджээ. Мэдээллийн технологи, боловсрол, даатгал, санхүү, хүнсний үйлдвэрлэл, гарааны бизнесийн зөвлөх үйлчилгээ, спортын менежмент зэрэг салбаруудад 15 гаруй бизнестэй. Энэ удаад дотоод хэргийн их сургуулийн агсан түвшний боловсролын хөтөлбөрт системийн инженерчлэлийн сургалтын агуулгыг энэ хичээлийн жилээс эхлэн албан ёсоор нэвтрүүлээд байгаа юм а. Энэхүү сургалтын анхны төгсөгчд нь удирдлагын академийн стратегийн 1-2 дугаар дамжааны суралцагч болж байна. Анги хамт олон энэ сургалтын хөтөлбөр нэвтрүүлж өгснөөр бол нөгөө манай суралцагчд, сонсогчд за эргээд өшөө бүр ерөнхий боловсролын сургуульд хүртэл альва зүйлийн альва асуудлын суурь шалтгааныг таньж мэдэх. Тэгээд тэрийг зөв зохистой шийдлийг хайж олж бүр хөгжүүлж өшөө нэвтрүүлэхэд хүртэл нийгмийн хэмжээнд толгомдоод байгаа бас олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой арга зүй болоо гэж бид нар гүн итгэлтэй байгаа. Системийн инженерчлэлийн аргыг зэгцтэй сэтгэлгээ болон бидний судалгаанд маш их хүргэн ашиглагддаг. Би өөрөө өмнө нь залуу судлаачдын дэмжих сан багтны энэ судалгаанд оролцож өөрөө зэгцтэй сэтгэлгээ яг системийн инженерчлэлийн арга зүйг хэрхэн ашиглах талаар мэдлэг мэдээлэлтэй байсан. Энэ маань өнөөдөр өргөжин дотоод хэргийн сургуулийн удирдлагын академитай хамтран ажиллаж байгаа гэдэг нь цаашаа дотоод хэргийн сургуулийн суралцагчд маань энэ мэдээллийг өргөн мэдлэгтэй болж байгаа нь их баяртай байна. Монголын ихтэйд сургуулиуд ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч сургалтын хөтөлбөрт нь системийн инженерчлэлийн агуулгыг тусгахаар зорж байгаа юм. Системийн инженерчлэлийн сургалт нь аливаа асуудлыг суурь шалтгааныг танин мэдэх, түүнийг шийдэх, шийдэл хайх, зэгцтэй шүүмжлэлтгээд сэтгэлгээний ур чадварыг хөгжүүлэх давуу талтай гэлээ.